Орой мэндийн хүргээ үзэгчтэй төгсөг мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Хөтөлбөрийн эхэнд мэдээллийн хураангуйг хүргэе. Ерөнхий сайд байгалийн баялагын өгөөжийг иргэн бүрт тэгш хуваарлах хэлэлцээр амжилттай болсныг зарлалаа. Дулааны төлбөрийг хэрэглэн суурилсан тогтолцоонд шилжүүлэх бэлтгэл ажлыг танилцууллаа. Хэрэглээний бараа үйлчилгээний үн өмнөх оны мөн үеэс 7.5% өслөө. Трампын инх тайвны зөвлөл анхны уулзалтаа энэ сарын сүүлээр хийнэ. Хонконгийн сөрөг хүчний зүтгэлтэн Жими Лайд шүүхээс 20 жилийн хорих ял онолоо. Португалийн ерөнхийлөгчийн сонгуульд социалист намаас нэр дэвшигч Сигуру ялалт байгуулав. Монгол Улсын ерөнхий сайд Зандан шатрын ард түмэнд хандаж хийсэн өнөөдрийн мэдэгдэл түүхэнд тэмдэглэгдэн үлдэж байна. Засгийн газрын тэргуун байгалийн баялагын өгөөжийг иргэн бүрт тэгш хүртээмжтэй хуваарлах шин шатны хэлэлцээрүүд амжилттай болсныг өнөөдөр зарлалаа. Стратегийн ач холбогдол бүхий томоохон орд газруудын ашиглалт өгөөжийг ард түмний мэдл шийдвэрлэх чиглэлээр хоёрын хвшлийнхэнтэй хийсэн уучлсан хэлэлцээрүүд үр дүнд хүрсэн байна. Тодруулбал ухаан одог, нарийн сухбат мөн 5-7 бүлэг ордын нэг хэсэг болох баруун наран ордын өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард түмэнд хүртээхээр харилцан тохиролцжээ. Үүнээс гадна олон анхаарлын төвд байдаг ачид ихт компани эзэмшиж буй Эрдэнэсийн Зэсийн Үүсмэл ордын өгөөжийн 60-аас доошгүй хувийг мөн адил иргэдэд эзэмшүүлэхээр болсон байна. Энэхүү шийдвэр нь Монгол Улсын үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон үндэсний баялагын сангийн тухай хуулийн үзэл баримтлалыг бодит ажилд хэрэг болгож буй томоохон алхам гэдгийг ерөнхий сайд онцоллоо. Манай Energy Resource хангад Exploration эксцоос за ачид ихт компаниудад хэлэлцээний хамгийн гол суур зарчмуудаа харилцан тохиролцож тодорхой үр дүнд хүрснээ харилцан ойлголцсноо илэрхийлж өнөөдрийн бичиг баримтыг байгуулж байна. За энэ бичиг баримтад дурдсан гол асуудал бол ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт заасан хуулийн этгээдийн 34-өөс доошгүй хувийг төр хүн төлбөргүй эзэмшнэ. За үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 заасны дагуу стратегийн орд газрын өгөөжийн 51-ээс дээш хувийн буюу дэлгэх нь ард иргэдэд ногдож байх зарчмыг давуулан биелүүлж өгөөжийн 60%-ийг ард түмэнд ногдож байхаар 60%-аас доош өгөөжийн 60%-аас доош орох юм бол тохируулагч төлбөр буюу баялагын татвар төлж байхаар тохиролцоод байна. Тэгээ 60% гэдэг маань бас үнийн хэлбэлзээс шалтгаалаад дээш доош хэлбэлзэж болохыг бас цаашдаа наривчлсан реализээр тооцох ёстой. Ингээд цаашаа төрийн эзэмшлийн хувийг тогтоох эсвэл энийг тусгай амнатаар орлуулах олон улсын зах зээлийн түүхийдийн үнэтэй уялдуулж тогтоох асуудлыг засгийн газрын хуралдаанаар хилцүүлж улсын их хурл дүрмөдүүд шийдвэрлүүлнэ. Засгийн газрын зүгээс хилцээний үед хувийн хвшлийн компаниудынхаа санал бодлыг нээлттэй сонсож үйл ажиллагаанд нь бас аливаа дарамт шахалт үзүүлэхгүй байх. За энэ үндэсний үйлдвэрлэгчид үндэсний хувийн хвшлээ дарамтлахгүй байх. Тэгэхдээ төр хувийн хвшлийн түншлэлийг харилцан үржигтэй хөгжүүлэх зарчмыг өрнөж ирснийг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Мөн ерөнхий сайд Эрдэнэс 5-7 хувьцаат компани үйл ажиллагааг сайжруулсны үр дүнд иргэдийн 1072 хувьцааны үнцийг өсөж ногдол ашиг тогтмолжих суурь тавигдсныг дурдлаа. Мэдээллийн төгсгөлд ерөнхий сайд баялагын хамтдаа зөв удирдах, улс орноо хөгжүүлэх шинэ хөгжлийн загварт шилжиж байгааг цохон тэмдэглэсэн юм. Эрчим хүчний зохицуулах хорооноос дулааны эрчим хүчний тоол уржилтын өнөөгийн нөхцөл байдал болон цаашид хэрэглэн цуурилсан төлбөрийн зохицуулалтад шилжих бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө. Дулааны эрчим хүчний төлбөрийг хэрэглэн цуурилсан тогтолцоонд шилжүүлэхтэй холбоотой бодлого, хэмжих хэрэгслийн шалгалт, баталгаажуулалт болон загварын туршилт хийх стандартыг холбогдох байгууллагууд танилцууллаа. Энэ хоёр эрчим хүчний зохицуулах хорооны эрчим хүч хяналтын газрын дарга Бат Эрдэнэ дулааны эрчим хүчний тоол уралжилтыг үе шаттайгаар сайжруулж, айл өрх, аж ахуй нэгж бодит хэрэглээндээ тулгуурлан төлбөрөө төлөх тогтолцоон шилжүүлэх бодлогыг хэрэгжүүлж байна. Үүний тулд хэмжих хэрэгслийн найрамчлал, баталгаажуулалт стандартын шаардлагыг тодорхой болгож, загварын туршилтуудыг эхлүүлээд байна гэж мэдэгдлээ. Тэгээ ер нь зохицуулах хорооноос энэ дулааны эрчим хүчний төлбөр тооцоог нөгөө хэрэглэн суурилсан тогтолцоон шилжүүлээ гэдэг одоо энэ 25 оноос арга хэмжээ авч хэрэгжүүлээ ажиллаж байгаа. Тэгэхээр энэ хүрээндээ
энэ сая дурдсан айл өрхөд суйрлуулахын тулд нэлээдгүй хэмжээний хөрөнгө мөнгө хэрэгтэй. Гэхдээ энэ тоолборыг бол одоо өнөөдөр ч гэсэн хэрэглэгч өөрөө энэ тоолбор борлуулж байгаа компаниудаас судалж аваад стандартын дагуу суйрлуулад төлбөр тооцоонд ашиглах боломжтой байгаа. Тэгэхээр ер нь бол одоо хэзээ нисэхгүйгээр өнөөдөр ч юм уу энэ халаалтын зуны удирдлуудад айлууд маань өөрсдөө тоолбор аваад тоолбор суйрлуулж борлуулах юм эрх бүхий компаниудаар суйрлуулад ингээд төлбөр тооцоонд ашиглах нь бол нээлттэй байсаар байгаа гэсэн. Одоогийн байдлаар дулааны тоолборжилт жигд бус зарим барилга байгууламж хэрэглээгээ бодитоор хэмжих боломжгүй байгаа нь хэрэглэн суурилсан тогтцоо шилжихэд хүндрэл учруулж байгааг салбарынхан онцолж байна. Ийм тэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтын тогтолцоог боловсронгуй болгох стандартын шаардлагыг шинжлэх шаардлагатай гэж үзжээ. Мөн дулааны эрчим хүчний тоолбор импортлагч байгууллагын төлөөлөл энэ талаар байр сууриа илэрхийллээ. Нэгдсэн стандартаа гаргах нь хамгийн чухал байна. Хоёрдугаарт олон үйлдвэрлэгчийн олон брендийг хамгийн гол нь барих хэрэгтэй. Яг тэгэхээр шинэ орон сууцнууд гэдэг ч юм уу те импортлагч компаниуд нь өөрөө үнэх хамт боломжийн зах зээл нийлүүлж байгаа учраас тэр нь дэмжихгүй байх гэдэг ч юм уу. Тиймэрхүү яригтай асуудал байгаа учраас эдгээрийг аягүй сайн бодолцож ажиллаж байгаа гэсэн үг. Ер нь бол яг хөө нэгдсэн стандарт нь өөрөө байх хэрэгтэй. Яг тэгэхээр технологийн хуучрын шинжилэнтэй тийм учраас тэр ерөнхий стандартаа гарах ёстой. Одоо яг дэлхийд дээр орчин үед явж байгаа хөгжүүлэлтэн зогсоогүй тийм хэлний протоколыг дэмжсэн тиймэрхүү шаардлагууд тавих ёстой. Дээрээс гол нь төрийн оролцоо нь илүү технологитой ерөнхий шаардлага тавиад нээлттэй орох ёстой гэдэг байр суурийг сандж байгаа гэсэн үг. Төр нь өөрөө ерөнхий шаардлага тавьдаг хөгжүүлэгч компани болон импортлагч компаниуд хоорондоо зохицоод зах зээлийнхаа журмаар энэ салбар урагшлах ёстой гэж харж байгаа. Хэрэглэн суурилсан дулааны төлбөрийн тогтцоо шилжснээр эрчим хүчний хянилт сайжрах, хэрэглэгчид бодит хэрэгцээндээ нийцсэн төлбөр төлөх, салбарын санхүүгийн сахилгот дээшлэх эерэг нөлөөтэй гэж холбогд байгууллагууд үзэж байна. Төвцөг мэдээллийн хөтөлбөр эдийн засгийн булангаар үргэлжилж байна. Сэтгүүлч бэлгүүнд анхаарлаа хандуулна уу? Самсон үзэгчдээ төвцөг мэдээллийн хөтөлбөр эдийн засгийн булангаар үргэлжлэж байна. Бидний энэ удаагийн онцлог сэдэв гэвэл хэрэглээний бараа үйлчлэгийн үн 2026 оны 1-р сард өмнөх оны мөн үеэс 7.5% өсснийг үндэсний статистикийн хороо мэдээллээ. За инфляцийн түвшин жилийн өмнөхөөс хаарсан ч үнийн өсөлтийн бүтц нь өрхийн бодит орлого хэрэглээний тогтвортой байдалд эрсдэл дагуулж байгааг тоон мэдээлэл харуулж байна. Инфляцийн ерөнхий түвшин ер нь ажиглаж шинжүүл сааралт ажиглагдж байна гэж хэлж болно. 2026 оны 1-р сард улсын хэмжээнд инфляц 7.5% гарсан нь 2025 оны мөн үеийн 8.7%-тай харьцуулахад 1.21%-аар буурсан үзүүлэлт юм а. Мөн өмнөх сараас инфляц 1.1%-аар өссөн нь улирлын шинжтэй үнийн дарамт хэвээр байгааг илтгэж байна. За инфляцийн түвшин буурсан мөнгөний бодлогын дам нөлөө зарим импортын барааны үнийн өсөлт харьцангуй тогтворцонтой холбоотой гэж үзэх боломжтой. Гэсэн ч инфляцийн бүтэц дотроо эс ялгаатай хэвээр байна. За бараа үйлчлэгийн хүнсний үнийн өсөлтийн ялгааг та бүхэнд харуулъя. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад барааны бүлгийн үн 7%, үйлчлэгийн бүлгийн үн 8.9%, хүнсний бүлгийн үн 12.4%, харин хүнсний бус барааны үн 5.6% тус өссөн байна. За эндээс харахад хүнсний үнийн өсөлт инфляцийн дунджаас даруй 5.1%-аар өндөр байгаа нь инфляцийн дарамт өрхийн зайлшгүй хэрэглээнд төвлөрч байгааг харуулж байна. За хэрэглээний бараа үйлчлэгийн жин гэдэг нь өрхийн нийт хэрэглээний зардал тухайн бараа үйлчлэгээ ямар хувийг эзэлж байгааг илэрхийлнэ. Жин өндөр байх тусам инфляцид үзүүлэх нөлөө их байна. Хэрэглээний үнийн индекс гэдэг нь хэрэглэгчдийн худалдаа авдаг бараа, үйлчлэгээний нэр төрөл, чанар тогтвортой үед үн дунджаар хэрхэн өөрчлөгдөж байгааг хэмжих үзүүлэлт бөгөөд инфляцийг тооцоход ашигладаг. За одоо та бүхэнд харин илүү дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе. Анхаарлаа хандуулна. Ерөнхийдөө инфляцийн гол хөдөлгөгч нь хүнсний бараа байна. Инфляц 7.5% байхад 3.41% буюу 44.9% нь хүнсний бараа, ундаа, усны бүлгээс. 1.91% буюу 11.5% нь хувцас, бүс бараа, гутлын бүлгээс тус бүрдсэн байна. Өөрөөр хэлбэл инфляцийн 70% нь хүнсний өсөлтөөс шалтгаалжээ. Энэ нь инфляцийн нийгмийн мэдрэмж өндөр байгааг илтгэдэг. Учир нь хүнс бол орлогын түвшнээс үл хамааран бүх өрхийн зайлшгүй зардал юм. Мах гурилын үн харин өрхийн бодит дарамт болж байна гэж хэлж болно. 2026 оны 1-р сард махан бүтээгдэхүүний үн 18.4%, үхрийн мах 25.8%, хонь ямааны мах 17.5%, талх гурил будааны бүлэг 6.3%, гурил 7.7%, гомон 16.8% тус өссөн байна. Эдгээр нь дотоодын үйлдвэрлэлд давангаалдаг нэр төлөвлөлт боловч улирлын нийлүүлэлт, хадгалалт, тээвэр, шатхууны зардал, өртгийн сүлжээний доголдол үнийн өсөлтөд шууд нөлөөсөн гэж үзэж болно. Үйлчлэгээ боловсролын зардлын өсөлт дунд хугацааны эсдэлж байж болно.
Тодорхойлбол үйлчлэгээний салбарт боловсролын үйлчлэгээ 12.8%, зочид худал нийтийн хоол 8.5%, эрүүл мэндийн үйлчлэгээ 6.5%, амралт соёлын үйлчлэгээ 6.1% тус өссөн байна. Эдгээр нь богино хугацаанд огцон мэдрэгдэхгүй ч дунд хугацаанд өрхийн тогтмол зардлыг нэмэгдүүлж хоригдлол үүсгэх боломжийг хүмэх эрсдэлтэй юм. Импортын барааны нөлөө үргэлжилсээр байна. Инфляц 7.5% байхад 1.91% буюу 25.5% нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалжээ. Хэрэглээний үнийн индексийн сагсанд 430 нэр төрлийн бараа үйлчилгээний 55.3% нь импортын бараа байна. Энэ нь валютын ханш, гадаад зах зээлийн үнийн хэлбэлзэл, Монголын инфляцид өндөр мэдрэмтгий хэвээр байгааг илтгэнэ. Бүс нутгийн инфляцийн ялгаа. Аймагуудаар авч үзвэл хэрэглээний үнэ Сүхбаатар аймагт 4.8% буюу хамгийн бага, Сэлэнг аймагт 13.3% буюу хамгийн өндөр өссөн байна. Энэ зөрүү нь орон нутгийн зах зээлийн багтаамж, тээвэр логистик, нийлүүлэлтийн доктортой байдал харилцан адилгүй байгаатай холбоотой. Улаанбаатар хотын хувьд инфляц буурсан ч махны үнэ өссөн байна. Нийслэлд 2026 оны 1-р сард 7.5% болж өмнөх оноос 1.31%-аар саарсан байна. Ингэсэн ч үхрийн цул мах 27395 төгрөг, өмнөх сараас 10.4%, өмнөх оноос 26.6% өссөн. Хотын өрхийн хүнсний зардал шууд дарамтлж байна. Ингээд эцэст нь дүгнэж хэлэхэд инфляцийн өсөлтийн хурд саарсан нь макро түвшинд эерэг тохио боловч үнийн өсөлт бүтцэн эрсдэл бүрэн арилсныг илтгэхгүй байна. Хүнсний барааны огцон өсөлт, дотоодын өртгийн дарамт, импортын хамаарал өндөр хэвээр байгаа нь өрхийн бодит орлого, хэрэглээний тогтвортой байдалд дарамт учруулсаар байна. Иймд инфляцийн түвшинг дангаарн бус бүтцийн задлал нөлөөлж буй хүчин зүйлсийг хамт өнөж нийлүүлэлт, өртгийн сүлжээ чиглэсэн бодлогын шийдэл шаардлагатай хэвээр байгааг энэ сарын тоо баримт бичиг тодорхой харуулж байна. Гэмтэрэгтэй тэмцэх төрийн бодлогын хүрээнд нэгэн чухал эрх зүйн шинжилэл хүлээгдэж байна. Энэ бол гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн шинжилсэн найруулга юм. Хууль зүйн дотоод хэргийн яамнаас боловсруулсан өнгө төслөөр хамгаалтад авах субъект буюу хохирогчдын хүрээг одоогийн 6 байсныг 16 болгож 3 дахин нэмэгдүүлж байна. Хамгийн гол өөрчлөлт нь иргэд өөрийнх нь хэргийг шалгаж буй мөрдөгч эсвэл прокуророос хамааралгүйгээр шууд бие даасан хамгаалтын байгууллагад хандах эрхтэй байх зохицуул тус хуулийн шинжилсэн найруулгад тусгагджээ. Хуулийн төсөл биежилсэн хамгаалалт, орчин суух газрыг өөрчлөх, баримтчийг солих гэх зэрэг хамгаалтын 9 төрлийн арга хэмжээг хэрэгжүүлэх хугацаа журмыг маш тодорхой болгосон байна. Мөн гэрч хохирогчийн мэдээлэл бол төрийн машинуудад хамаарах тул энэ мэдээллийг залруулсан албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагыг чангатгаж байгаа юм. Энэхүү хууль батлагдсанаар иргэд айдасгүйгээр гэмтэргийг мэдээлэх, үнэн зөв мэдээлэл өгөх бодит уламж бүрдэнэ гэж салбарын яам үзэж байна. Сургууль орчмын бүсэд хүүхэд зам тээврийн осолд өртөх эрсдэл өндөр хэвээр байна. Иймээс School Police буюу эцэг эхчүүдийн эргүүлийн ажиллах журамд томоохон өөрчлөлт оруулахаар хилэлцэж эхэллээ. Тоо мэдээлэлээр харахад 2025 оны 11-р сарын байдлаар нийслэл хотод сургууль орчим 500 гаруй хүүхэд ямар нэг байдлаар зам тээврийн осолд өртөжээ. Үнээс Баянзүрх болон Хан уулд өргөх ослын тоо хамгийн өндөр байна. Эдгээр нийслэлийн хэмжээнд 332 сургуульд өдөрт 1800 гаруй эцэг эхчүүд эргүүлд гарч байгаа ч үр нөлөөг нь сайжруулах шаардлага тулгарчээ. Ажлын хэсгээс эцэг эхчүүдэд тулгардаг хамгийн том бэрхшээл болох ажлын чөлөөг шийдэхээр төлөвлөж байна. Одоогийн хагас өдрийн чөлөөг бүтэн өдрийн цалинтай чөлөө болох саналыг гаргалаа. Мөн зарим эцэг эхчүүд өөрийнхөө өмнөөс өөр хүнийг төлбөртэй явуулдаг асуудлыг журамдлан зогсоож, хүүхэд хамгааллыг зөвхөн замын хөдөлгөөнөөр хязгаарлахгүй, хүүхэд тулгаалах гэмтэргээс сэргийлэгчийн үүргийг нэмж өгөхөөр боллоо. Хотын дарга Нямбатар нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудтай уулзах үеэрээ боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах хэд хэдэн чухал шийдвэрийг танилцууллаа. Хотын даргын мэдээлснээр сонгон найрхан дүүргийн сурагчдад зориулсан математик болон хятад хэлний гүнзгийрсэн сургуульттай төрөлцсөн сургуулиудыг барьж ашиглалтад оруулахар болжээ. Мөн Сэлб 20 минутын хот төслийн хүрээнд баригдах 5 сургуулийн 3 нь ийм төрөлцсөн сургууль байх юм. Мөн сүүн дархлаа хөтөлбөрийг илүү өргөжүүлж тусгай хэрэгцээ сургуулийн бүх хүүхдүүдийг хамруулахар боллоо. Хөтөлбөрийн өрөөнд сүүг савлгаагүйгээр том савнаас шууд аяглан уулгах технологиг нэвтрүүлснээр хог аягдал багасж савлгааны зардал хэмнэгдэх давуу талтай. Уулзалтын үеэр багш нарын нийгмийн асуудал, тэр дундаа орон сууц, хоол унааны нэмэгдэл зэрэг хүслүүдийг хүлээн авч үе шаттай шийдвэрлэгээ хотын захиргаанаас илэрхийллээ. Төвцөг мэдээллийн хөтөлбөр дотоод үйл явдлын мэдээллийг хүргэлээ. Одоо орчуулагч редактор Мөнх Эрдэнэ бэлтгэсэн гадаад үйл явдлын мэдээлэлд анхаарлаа хандуулно. Харамдраг үзэгчтэй мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээгээр үргэлжилж байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан энх тайвны зөвлөл анхны уулзалтаа энэ сарын сүүлээр хийхэр болоод байна. За тодруулах юм бол энэ сарын 19-ний өдөр Америк нэгдсэн улсын нийслэл Вашингтон хот дахь Дональд Трампын нэрэмжит энх тайвны институтэд зохион байгуулахар болсон байна.
За анх дугаар уулзалтад Газын зурвас хал зогсоох дараагийн үе шат дайны явцад сүйдсэн газар нутгийн сэргээн босголтод шаардлагатай хөрөнгө босгох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Дональд Трамп энэхүү төлөвлөгөөг өнгөрсөн сард Швейцарын Давос хотод зохиогдсон Дэлхийн эдийн засгийн форумын үеэр их тайвны зөвлөлийг байгуулахдаа танилцуулсан бөгөөд зөвлөлийн анхны гишүүдийн тоонд Арабын нэгдсэн Эмират, Аргентин, Армени, Азербайджан, Бахрейн, Болгар, Индонез, Йордан, Казахстан, Катар, Косово, Марокко, Монгол, Пакистан, Сауди Араб, Турк, Узбекистан, Унгар зэрэг 20 гаруй улсууд багтсан. Харин Америк нэгдсэн улсын ойрын холбоотон болох Европын болон бусад бүсийн олон улс орон уг зөвлөлд нэгтгэхээс татгалцсан юм. Мөн тус зөвлөлд 1 тэрбум $1 хандуулснаар байнгын гишүүн болох нөхцөлтөө хэдий ч Монгол улсын хувьд тухайн хандивыг өгөх шаардлага гэх мэдээлэл мөн цацагдсан. За их тайвны зөвлөл гэх уг олон улсын байгууллагыг Дональд Трамп өөрөө насан туршдаа удирдах бол удирдах зөвлөлд нь түүний хүргэн Жаред Кушнер, ерөнхийлөгчийн тусгай элч төлөөлөгч Стив Виткоф, Америк нэгдсэн улсын төрийн нэрмжгийн дарга Марко Рубио, Дэлхийн банкны ерөнхийлөгч Ажай Банга, Их Британий ерөнхий сайд асан Тони Блэр зэрэг хүмүүс багтаж байгаа юм а. Харин их тайвны зөвлөлийн энэ сарын сүүлээр болох анхны уулзалтад ямар улс орны төр засгийн тэргүүд оролцох нь одоогоор тодорхойгүй байна. Дараагийн мэдээ хүргэе. Хонконгийн сөрөг хүчний зөвтгөлтөн хэвлэлийн магнат Jimmy Lai Хонконгийн шүүхээс 20 жил хорих ял оноолоо. За шүүх түүнийг Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн эрэгт гин буруутай гэж үзэн ял оноосноор 5 жилийн турш үргэлжилсэн шүүх хурлын хөө өндөрлөд байна. Бээжингийн зүгээс 2020 онд Хонконгод үндэсний аюулгүй байдлын өргөн хүрээтэй хууль хэрэгжүүлж эхэлснээс хойш бүгд найрамдах хятад ард улсын засаг захиргааны онцгой бүс болох Хонконгийн олон нэр нөлөө бүхий улс төрийн шүүмжлэгчид хэвлэлийнхэн ардчлал болон хүний эрхийн зүтгэлтнүүд торны цаана суугаад байгаа бөгөөд Jimmy Lai-г 2020 оны 8 дугаар сард баривчилж байсан юм а. Түүнийг өнгөрсөн оны 12 дугаар сард үндэсний аюулгүй байдлын 2 эрэгт болон Үүмэн самуун дэгдээсэн юм нийтдээ 3 эрэгт буруутгаж байсан бол инхүү 20 жил хорих ял оноолоо. Шүүхээс мөн түүнтэй хамтран ажиллаж байсан 6 ажилтнанд 6 жил 9 сараас эхлээд 10 жил хүртэлх хорих ялыг оноосон байна. За Jimmy Lai бол их газрын хятадд төрсөн ч багаасаа Хонконгод амьдарч олон тэрбум $1 бизнесийг бий болгохын сацуу 1989 оны Tiananmen-ийн талбайд болсон эсэргүүцлийн хөдөлгөөнийг хүчээр дарсны дараагаас эхлэн коммунист дэглэмийг ил тод нээлттэй шүүмжилж зарчлалын төлөө тууштай тэмцэж ирсэн. Мөн тэрээр ихээхэн нэр хүндтэй олон уншигчтай байсан Apple Daily эмиг сонныг үүсгэн байгуулж түүгээрээ дамжуулан арчлалыг сурталчилж ирсэн нэгэн бөгөөд түүнийг Хонконгийн арчлалын төлөө хөдөлгөөний хамгийн идэвхтэй дэмжигчдийн нэг гэж үздэг юм а. Өдгөө 78 настай Jimmy Lai шүүхээс 20 жилийн ял сонссон нь цаазын ял авсантай ялгаагүй хэмээн түүний хүү мэдэгдэж шүүхийн шийдвэрийг шүүмжилсэн байна. Сүүлийн мэдээ хүргэе. 2026 оны Португалийн ерөнхийлөгчийн сонгуульд зүүн төвийн үзэл баримтлалтай социалист намаас нэр дэвшигч Антонио Жозе Сегуру ялалт байгуулснаар эх 5 жилийн хугацаанд тэрээр төрийн тэргүүний албыг ашиглаж болж байна. За Португал улсын ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шат өнгөрсөн сарын 18-ны өдөр явагдаж тус улсын түүхэнд хамгийн олон буюу 10 эрэгтэй 1 эмэгтэй нэр дэвшигч өрсөлдснөөс 2 дахь шатанд Антонио Сегуру мөн Хит барууны үзэл Чега намаас нэр дэвшигч Андре Вентура нар тунаж үлдсэн бөгөөд өнгөрсөн ням гарагт явагдсан 2 дахь шатны санал хураалтын урьдчилсан дүнгээр Вентура 33.1% санал авсан бол Сегуру 66.8% саналыг цуглуулж өрсөлдөгчөө илт давуу байдлаар ялсан байна. Тэрээр цуглуулсан саналын хувь хэмжээгээр Португалийн сонгуулийн түүхэнд дээд амжилтыг мөн тогтоолоо. Сонгуулийн эхний болон 2 дахь шатны санал хураалтын өдрүүдэд Португал улсад цаг агаарын байдал муудсан хэдий ч сонгогчдын эрсэд нөлөөлөөгүй байна. Одоогийн байдлаар ерөнхийлөгчийн сонгуулийн эрс 50.1% гэж гараад байгаа ба албан ёсны эцсийн дуу хараахан гараагүй байгаа юм. Тус улсын өмнөд болон төвийн нутгийн 3 мужид үерийн улмаас санал хураалт 7 хоногор хойшилж 37,000 орчим хүн саналаа өгч чадаагүй нь нийт сонгогчдын ердөө тэг 3% эзэлж байна. Ийхүү ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Антонио Сегуру 3 дугаар сарын эхээр тангараг өргөж ерөнхийлөгчийн албыг хүлээж авах болно. Та бүхэнд олон улсын мэдээ хүргэлээ анхаарлаа хандуулсан баярлалаа. Төвцөг мэдээллийн хөтөлбөрт анхаарлаа хандуулсан үзэгчдэнд баярлалаа. Баяртай.